цэцэг бэлгэлэх гэсэн. Таны хэлдгээр ямааны хоол. Та ч эмэгтэйчүүдтэй маартаар ямааны хоол өгчээснээс одоо умаа үзүүний хор тавдрын эсрэг вакцины хариулаач гэд уриалсан. Одоо хүний хөхөнцөр вирусыг эмэгтэйчүүд эрчүүдээс авдаг гэдгийг мэдв. Эрүүл мэндийн яам ажиллаа хийж чадахгүй юм уу? Яагаад энэ ажлыг заавал нийслэл хийх шаардлагатай? Яг энэ галичи анх хүн эрүүл мэндийн яам дээр алга байна. Одоо нийслэл булан ухийн л гэхээ сүү хөтөлбөр хэрэгжүүлнэ л гэж юм, вакцинжуулна л гэж юм, хеликобактери эсрэг аян хийн л гэж юм. Ингээд энэ бүх юм руу орсон ажлыг нийслэл дээр төвлөрүүлээд энэний цаана одоо төсвийн хулгай явагддаг юм биш үстэй гэсэн хардлага. Энэ ажлуудыг юугаар хийж байгаа нөхөд дандаа холуусан байгууллага л гэж. Одоо нийслэл дээр хичнээн төрийн өмчит байгууллага байна. Нийтдээ 43 байгууллагын 30 орчим хувийнх нь удирдлага нь нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар байна. Их хурлын гишүүн болоод явхаараа 5-6 сая төгрөгийн цалин авдаг. Хууль нэмэлт өөрчлөлт орсон гэдэг урамшуул авдаг. А нийслэлийн иргэдийн хурлын дээр бол цалин баггүй, нийгэм даатгал баггүй, эрүүл мэндийн даатгал баггүй, юу ч төлөгдөхгүй. Тийм учраас дарга төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилоод байна гэж үү? Ерөнхийдөө бол хамгийн гол зорилго нь тийм. Төрийн өмчит байгууллагуудыг нь тоог нэмээд дараагаар иргэдийн хурлын төлөөлөгч нарыг нэг ясандаа хахуулдах байдлаар дараагаар нь томилоод байвал энэ хяналтыг хэн тавих юм бэ? Цалинтай болчих юм бол нэгт энэ ажлыг хийгээд шаардлагагүй болж байна. Иргэдийн хурлын төлөөлөгч болоод цалин байхгүй. Гэтэл ийм их мөнгө сонгуульд хайж иргэдийн хурлын төлөөлөгч болоод яг яах гэдэг юм бэ? Нийслэлийн төрийн өмчит байгууллагын дарга болох гэж иргэдийн хурлын төлөөлөгч болт юм уу? Үгүй шүү дээ. За таныг чи одоо нөгөө бууцны гурлаас эхлээл. Бууцны гурал элдэж чадахгүй цагаан захтан генералын хүү карандуулж одоо албан тушаал дээр очисон гэж яриад байдаг л да. Тэгэд ер нь яах гэж одоо төрийн ажилд орсон. Кара марантай эсвэл гадаад яамны дид мэд ч юм уу нэг тийм юмор явж л байсан баг. Шууд сайд болоод.